Хуамын донд өвчлөл нас оролтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт хэсэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн үзлэг оншилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол мэдлэг мэдээлэл олгох зорилготой цусны даралт хэсэлтийн эсрэг аян 2026 өнөөдөр Завхан аймгийн Төв Улиаста хотноо нээлттэй. За энэ багийнхаа өнгөрсөн 7 хоногт Архангай аймагт 3 өдрийн турш амжилттай ажиллаж 3789 иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үйлчлэг онцлогоонд хамруулсан бөгөөд энэ удаад Завхан аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. 35 жилийнхаа хугацаанд энэ 2026 онд бол нийтдээ 11 төслийн одоо 32 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За үүний нэг маань өнөөдөр бас энэ цусны даралт хэсэлтийн аян арга хэмжээ маань Арангай аймаг зохион байгуулагдаад өнөөдөр Завхан аймаг зохион байгуулагдаж байна. Мөн одоо улс орны эдийн засгийг авч явахад ялангуяа одоо ард иргэдэн өөрөө эрүүл байж ийж улс орны эдийн засаг цаашаа өсөж өгж дэвжих энэ боломжууд бол өшөө улам боломжууд нэгддэг гэж хардаг. Тийм учраас Монгол одоо хүмүүс маань эрүүл байх болтугай гэж хүсье. За цусны даралт хэсэлтийн эсрэг аян 2026 Завхан аймагт 6 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улиаста хот болон Сумдаас ирсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үйлчлэг онцлогоо зөвлөгөө мэдээлэлд хамруулж ажиллах юм а. За тус аяны өмнө нь 2023 онд Завхан аймагт хэрэгжиж давхарсан тоогоор 5000 гаруй иргэнийг үйлчлэг онцлогоонд хамруулжээ. Энэ аймгийн одоо тархины харуулт болон зүрхний шигдээс бусад 3 дугаар шаардлагатай байгаа хүмүүсээр байнга манад ирж үйлчлүүлдэг юм байна. Тэгэхээр бидний өмнөх ирснээс одоо энэ өвчлөлийн байдлууд бас л хэвэндээ өндөр хിവэр, харуултны хിവэр, зүрхний шигдээс болж байгаа ч гэсэн хിവэр байгаа. За зүрх судасны өвчин нас баралтын үзүүлэлтээр Завхан аймагт тэргүүлж байгааг мэргэжлийн эмчнэр онцолж байна. Иймээс энэ удаагийн аян нь цусны даралт хэсэлтийг эртэлрүүлэх, эрсдэлтэй бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн үйлчлэг онцлогоонд хамруулах мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшүүлэхэд онцгой ач холбогдлыг өгч байгаа юм а. За иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж урьдчилан сэргийлэх үйлчлэг онцлогоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.